Тийм. За сайн гэмээга. Багшаа яриа сонсогдож байна уу? Одоо сонсогдчих. Шууд Facebook live одоо явж байна. Энэ манай хэн ороод ирэх байх. Ивэлт маань. Wi-Fi-ын жоохон гацаад байна уу? Байж байгаараа гэсэн юм тий. Сайн байцгаана уу? Бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байцгаана уу? Орой минь. Өнөөдөр бүгдээрээ IELTS тэрхэн 7 оноо авах вэ гэдэг ивентийг зохион байгуулж байна. За би Facebook live дээр бүгдүүд маань орж ирж байна уу хараадах. Тэгээ сайн уу бүгдээрээ Нэгмар сүрэн хаан сурдаг вэ гэнэ мөх бат ба юм уу? Сайн уу вэ? Сайн уу? За таад маань өөрсдөө танилцуулаад одоо ивент эхлэе тийм ээ. За ингээд ивэлттэй микрофоноо шилжүүлнэ. За сайн байцгаана уу бүгдээрээ. Намайг Латватарын ивэлт гэдэг. Би одоо Горхон эмпати сургуульд суралцдаг байгаа 12 дугаар анги. Тэгээд би өнөөдөр яг IELTS өгчээсэн туршлагаасаа хуваалцаад тэгээд тусалж дэмжих маягаар ингээд зөвлөгөө өгөх байгаа. Тэгээд бүгдэнд нь үзэж байгаад маш их баярлалаа. За орой минь бүгдэнд нь орой минь намайг Нэгмар сүрэн гэдэг. За би болохоор өнөөдрийн лайвыг ингээд хөтлөгчөөр явахаар байгаа. За одоо 11 дээр ингээд суралцдаг. За тэгээд ивэлэгчигээ ингээд IELTS-ийн оноо ингээд IELTS-ийн 7 наасан туршлагаасаа бидэнтэйгээ хуваалцчихъя гэд ирсэн байна. За тэгээд эхлээд таны бэлдсэн юмыг явах уу? За ингээд би presentation бэлдсэн байгаа. За тэндээс эхлүүлээд хэвтүүлээ. За how to prepare for IELTS. За энэ IELTS гэх юм одоо амжилттай бэлдэх вэ гэж байна. За хамгийн түрүүнд what is IELTS те яг IELTS гэж юу юм бэ гэх юм бол IELTS гэдэг энэ үгийн товчлол нь болохоор юунд тогтдог вэ гэх юм бол International English Language Testing System буюу одоо олон улсын англи хэлийг ингээд шалгах тестлэх тест хийх ийм олон улсын албан ёсны ийм шалгалт байгаа. За энийг бол олон улс одоо гэсэн угаасаа үг нь ойлгомжтой байх ингээд ер нь бүх баг ингээд улсуудаас авдаг. Тэгээд яг авдаггүй цөөх улсууд байгаа. Тэд нар нугасаа амир авах боломжгүй ч юм уу те нөхцөл нь бүрдээгүй улсууд байдаг. За тэр улсад байдаг хүмүүс нь болохоор ингээ Хонконг юм уу Хятадд ирж те ингээ IELTS-аа яг шалгалтаа өгдөг байгаа. За энэ болохоор ингээ англиар яг те анхны хэл нь англиар хэлд ороогүй хүмүүст зориулсан ийм тест байгаа. За тэгээд дотор 4 хэсэгтэй байдаг. За тэр нь ямар 4 хэсэг байд юм бэ гэх юм бол listening буюу сонсох чадвар, reading буюу унших чадвар, writing буюу бичих чадвар, ярих чадвар байгаа. За энэ 4 чадварыг одоо сорж нийт дүнгээр нь оноо гаргадаг байгаа. За анх 1989 онд гарч байсан шалгалт юм байна. За ингээд 8000 гаруй их сургуулиудад одоо хүлээн зөвшөөрөгддөг. За тэгээд бас дээрээс нь цагаачийн хүсэлт явуулах ч юм уу те эсвэл ямар нэгэн байдлаар Канада, Америк руу цагаачаар явж байгаа бол бас IELTS өгөх шаардлагатай. Тэгээд IELTS-ийн босох оноо гэж бас байдаг. За тэгвэл IELTS дотроо ямар 2 төрөл байдаг вэ гэж байна. За academic IELTS буюу энэ нь болохоор хичээллээ те одоо их сургуульд явах гэж байгаа олон улсын international сурагчдад зориулсан одоо сургалтаар ямар нэгэн тийшээ явах гэж байгаа өгдөг. Харин цагаач юм уу ямар нэгэн байдлаар зүгээр ажилд орох гэж байгаа өргөдөл ч юм уу тийм юм дээр IELTS өгөх гэж байгаа бол general IELTS буюу арай хөнгөн IELTS өгдөг байгаа. Academic IELTS нь тэгэхээр general бодвол илүү хүнд байдаг байна. За ингээд best ways to prepare for IELTS. За энгийн буюу бас амар тустай зөвлөмжүүдийг өгцгөө. За хамгийн түрүүнд гэх юм бол take a practice test. За энэ нь юу юм бэ гэх юм бол одоо онлайнаар зөндөө ийм mock test буюу одоо жишг ийм тестүүд байдаг.
За хамгийн түрүүнд энэ жишг тестээс өгөөд яг өөрийнхөө төвшнийг тодорхойлох хэрэгтэй. За яг одоо би хаа нэг юм байгаа юм бэ те? Миний сул тал юу юм? Миний сайн тал юу юм? За би listening те сонсох чадвар дээр сайн байна уу? Эсвэл унших чадвар дээр сайн байна уу гэд өөрийнхөө сайн тал буюу сул талуудыг ингээ эхлээд мэдээд за энэ дээр би яг сул юм биш үү? Энэ дээр илүү их ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг анх эхлээд унших хэрэгтэй. За тэгвэл миний яг mock тестүүдээ өгдөг байсан сайт хэм бол энэ IELTSonlinetest.com гэдэг энэ сайт байгаа. За энэ болохоор амар үнэгүй юм өстой ер нь бол яг жинхэнэ IELTS-тайгаа ойролцоо тестүүд байдаг. За тэгээ хэрвээ жишг даалгавар юм уу ямар нэгэн жишээ юм тест бүгэлмөр байгаа бол эхлээд одоо тий өөрийнхөө зөвшөөрөх тодорхойлмоор байгаа бол эхлээд IELTSonlinetest.com руу ороод жишг даалгаврыг mock тестийг бүглөөрэй. За тэгвэл listening буюу сонсох чадвар дээр яг юу бэлтгэхэд одоо сайжирд юм бэ гэх юм бол за хамгийн нэгдүгээрт гэх юм бол listen to English every day буюу өдөр бүр англи хэл сонс. Одоо подкастууд байдаг шүү дээ. Монгол хэлтэй ч гэсэн амар подкастууд байдаг. Харин чи өөрийнхөө сонирхолтой тий өөрийнхөө яг сонирхсан подкастуудыг одооноос эхлээд англиар сонсоод үзээрэй за. Би хувьдаа жишээ нөх юм бол би амар аимшиг өгүүлэг амар сонсдог байсан англи хэлээр. Тэгээ Mr. Nightmare энэ төр гэсүүлдээ бараг тэр YouTube channel-ийнх нь бүх бичлэгэн дуусаад за энэ хэрэг юм байна гэж бараг шинэ ингээд channel-ыг олонгуудаа тэднэрийнхээ бас ингээд бичлэгүүдийг сонссон юм подкаст маяг авах юм. За тэгээд бүх ингээд бүр сайжруулмаар авах юм бол би ингээ хурцгаж сонсороо гэж бас хэлмээр байна. Би ингээ эхэндээ амар ингээ удаанаар явжсэн IELTS дээр үгээ тэг сонсож амжихгүй байх тохиолдол амар их байдаг. Сая юу гэж вэ амар гайхаж байхад ингээ шоконд ордог. За тэгээд тэр байдлаас сэргийлэхийн тулд би ингээ амар хурдан дээр нь сонсдог гэсэн байхгүй. Тэгээ та хэдийг бас амар хуу. Хэрвээ сая одоо хурдан байх тусмаа сайн. Угаасаа ямар ч ингээд зүйлийг хурдан сонсвол илүү ингээд чихэнд ингээ арай амар болж эхэлнэ. Угаасаа ингээд анх англи хэлээр сонсохоор ингээ амар сайн байдаг шүү дээ. Тэгээ амар ингээд их сонссны дараа дассан ч юм уу те. Тэрнээсээ болоод илүү их ингээ амархан болж эхэлдэг. Тэрнтэй адилхан одоо чи энгийн хурд дээр гайгүй ингээ ойлгож сонсоод байх юм бол за тэрийг илүү ингээд хүнд болгоод хурцгаж сонсоорой гэж хэлмээр байна. За тэгээд бас дээрээс нь TED Talk-цууд амар гоё. За хоёр дахь нь гэх юм бол never lose attention. Энэ амар чухал. Ялангуяа шалгалт өгч байгаа бол хизээч анхаарлаа битгий өөр юмд хандуулаарай. Зүгээр ингээд яг тэр сонсож байгаа тий амар анхаарлаа 100% төлөөлж чаддаг байх хэрэгтэй. Тэгээ уусаа ингээд хичээл орж байхад бидний анхаарал за нэг 70-80% тээд штэ. Харин бид нар IELTS-ыг өгч байхад бол бүр яг 100% ингээд тултлаа анхаарлаа одоо хандуулахгүй бол үнэхээр амар хэцүү. Тэгээ listening ялангуяа амар юм listening ийм амар зөвхөн чиний ингээд англи хэлний чадварыг биш бас дээрээс нь чиний ингээд хурдан сэтгэх чадварыг амар их сордог. Одоо ингээд амар бишээ явж гинэ гэж ингээд одоо ингээд хэлэхдээ ингээд хэлж байгаа байхгүй. За би энэ хагасаа өдөр ингэнэ тэгнэ гэжсэн хамгийн сүүлд эсвэл дундуур ч юм гинт за боллооч гэдэг юм те. Тэгэж гинт ингээд амар өөрчлөгдөж одоо хариулт нь хүртэл өөрчлөгддөг. Амар ихэндээ би ингээд пикникт явна гэнгүүт бид нар ингээд пикникт явна гэж ингэнгүүтээ одоо пикник гэдэг дугуулъя л та. Тэгэнгүүт IELTS чинь угаасаа та нарыг тэгнэ гэдгийг мэдж байгаа болохоор ингээд дундаас нь ч юм уу халт ингээд шууд тэгэхээр боллоо гэд хэлчихдэг байхгүй. Тэгээ та нарыг ингээд алдуулахын тулд амар тэгдэг. Тийм учраас never lose attention үг бүрчлэн яг анхаарлаа 100% хандуулаарай. Шууд хариултыг орчлоо гэж битгий бодоорой. Угаасаа IELTS чамайг яг тэгэж бодно гэж одоо мэдээд ингээ хариултаас шууд өөрчлөлтөг байгаа шүү. За гурав дахь гэх юм бол have your own strategy that works the best for you. За одоо бүх хүний одоо сонсох чадвар өөр байдаг. Одоо нөгөө ойлгох чадвар ч гэсэн те сурах арга барил ч гэсэн өөр байдаг. Зарим хүмүүс сонсож ингээд цээжилдэг бол зарим хүмүүс ингээд уншиж цээжилдэг шүү дээ. Тэрнтэй адилхан чиний яг чамд яг аль ингээ арга барил нь listening буюу сонсох чадвар чинь илүү ингээд сайн нөлөөлж байна гэдгийг бас амар олох хэрэгтэй. Хүн болгоны ингээд угаасаа арга барил өөр байдаг. Жишээ нь миний гэх юм бол амар ингээд өдөр болго ингээ англи хэл сонсох байсан. Таны болохоор өөр ээж болно те. Та нарт өөр ээж болно. Тэрнтэй адилхан одоо цагаан тулгаж шууд ямар нэгэн одоо зүйлийг хийхгүйгээр одоо 3-4 сарын өмнөөс бэлдээд те ингээд яг өөрийнхөө арга барилыг олсныхоо дараа бас бэлдээрэй гэж хэлмээр байна. За дөрөвт нь юм бол practice paraphrasing. За paraphrase хийх гэдэг нь болохоор ингээ ойролцоо утгаар одоо нөгөө IELTS дээр
ер нь амар олон үгнүүдийг paraphrase гэдэг. Энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол хариулт чинь нэ штэ. Хариулт чинь яг тэр үгээрээ байдгүй. Одоо жишээ нь гэрэл гэх юм бол одоо ямар нэгэн байдлаар гэрэл гэж шууд орж ирэхгүй, light гэж орж ирэхгүй. Чиний хариулт чинь одоо light гэж чиний ингээд чихэнд сонсогдож байгаа ч гэсэн чиний хариултын дунд чинь light гэдэг үг байхгүй гэж болно. Харин ойролцоо утгатайгаар байж болно. Тэрнтэй адилхан IELTS чамайг яг энэ үгийг сонсонгуудаа за энэ хариулт муу юм байна гэж бодохыг мэдээд бүх хариултуудаа paraphrase буюу ойролцоо утгаар нь сэлцсэн байдаг. Яг гэх юм бол чамайг ингээд улам их бодуулах гэдэг шүү дээ. Чамайг ингээд шууд бэлэнчлээд хариулт авах гэж хэлэхгүй байна. Ба ингээд чамайг сайн бодоод ойролцоо утгыг мэддэг байж зөв хариултаа дугуулах гэдэг байхгүй юу? Тэгэхээр бас ингээд амар хурдан сэтгэхгүй бол бас амар ингээд уудчдсан байлээ. За лайтын ойролцоо утга чинь юу вэ гэж бодоод тэгсний хариултын дундаасаа тэр ингээ хайгаал бас амар уддаг болохоор practice paraphrasing буюу ойролцоо утгатай үгийг ингээ хурдан олзроорой. За тавтах нь хэм бол don't answer too quickly. За энэ миний саяны хэлчихсэнлэн хурдан битгий хариултаа олсон гэж бодоорой. IELTS яаж хийж байгаа чамайг яг хариултаа олцсон байна гэж бодтол чинь хэлнэ. Тэгснээ яг ингээд сүүлийн 1-2 секундэд шууд за үгүй шүү гэд орж идэг хэвгүй. Тэрнтэй адилхан чи ингээд дэндүү хурдан за энэ хариулт юм байна гэж бодчих юм бол чи ингээд буруу хариулчихна. Тэгэхээр don't answer too quickly. Битгий ингээд яараарай. Удаанаар те яг ингээд өгчлэн сайн сонссныхоо дараа хариултаа дугуулаарай. За 6-т нь гэх юм бол don't leave blank spaces буюу битгий хоосон зай үлдээгээрэй. За яагаад хоосон зай үлдээж чадахгүй юм бэ гэх юм бол одоо чиний буруу хариулт байлаа гэж чиний онооноос хасахгүй. Тэгэхээр чи яаж хийж байгаа л буудах хэрэгтэй. Буудахгүй бол тэгээд нэг оноо ч гэсэн чи одоо 4 хариулт байлаа гэхэд чамайг яг зөв асуулт одоо хариултанд байх 4-ний 1 магадaltaй шүү дээ. Тэрнтэй адилхан бас хэрвээ үнэхээр сайн бууддаг бол чи ингээ нэг оноо хүртэл авах боломжтой байгаа байхгүй юу? Тийм учраас яаж хийж байгаа л битгий ямар ч байсан хоосон зай үлдээгээрээ бүх зүйлийг ингээ дугуулад бүх ингээ занд нь яаж хийж байгааг ойролцоо утгаар нь тэ энэ байж магадгүй гэд нэг үг орлуулж тавиарэ. Predict the answer буюу одоо хариултыг тооцоолоорой тэ бодоод математик боддог шүү. За 7-р нь гэх юм бол read questions before the tape starts. Энэ амар чухал. Яг тэгвэл одоо IELTS дээр чамайг ингээд хариултаа одоо асуултуудаа унших чамд 30 секунд өгдөг байхгүй юу? За энэ 30 секундыг маш сайн ашиглах хэрэгтэй. Энэ 30 секундыг ашиглаад одоо ингээд 30 секундэд за эхний 10 асуултыг уншчлаа за одоо зүгээр хэлбүдээгээд зүгээр сууж болохгүй. Дараагийн шууд 11-ээс 20 хүртэл ингээд бүгднийг аль чадхаараа л асуултуудыг сайн унш. Асуулт ингээ уншингууд иймэрхүү юм асууж магадгүй юм байна шүү гэсэн одоо чамд ингээ багцаа орж ирнэ штэ. Тэнгүүт ингээ чамд хариултыг олоход илүү амархан болчдөг байхгүй юу? Тийм учраас цаг л үгжээвэл тэр цагийг ашиглаад асуултуудаа төрүүлээд уншсан байх хэрэгтэй. Ингээ сайн асуултуудаа уншаарай. За 8-нд гэх юм бол watch out for silly mistakes. За энэ болохоор амар инээдтэй. Би болохоор энэ дээр амар их алддаг гэсэн байхгүй юу? Одоо ингээд what is гэд асуусан байхад те what is гэдэг чинь ганц тоо штэ. Тэгээ ганц тоо асуучаад тахад би өөдөөс нь ингээд дандаа ингээд олон тоо өгчдөг байсан. Tables тэгсэн амар pictures энэ төр гэдэг амар сонин хариултууд өгчдөг байсан байхгүй юу? За тэгэж болохгүй шүү. Би болохоор энэ дээр амар их алддаг байсан. What are гэд асуусан байхад нөөсөл өөдөөс нь зүгээр pencil гэдэг юм уу те. Ийм жижигэн амар инээдтэй алдаанууд битгий хийгээрээ. Одоо инээдтэй алдаанууд гэдэг чинь одоо жишээ нь одоо зөв сонссон мөртлөө үгээ буруу биччихсэн те өсгийн сольж мэлцэн энэ алдаануудтай байж болохгүй шүү. Тэг ингээд энэ жижиг алдаанууд чинь ингээд шууд ингээд 0.5 ингээд багасчдаг байхгүй юу? Амар хурдан ер нь IELTS-ийн оноо чинь нэг ганц алдсан байхад ингээд шууд өөрчлөгдөж яваад идэг. Тийм учраас жижигхэн алдаануудыг бас сайн ингээд хараарай. Амархан гэж бодоод битгий үлдээгээрэй. Тэгээ сайн ярхай байгаарай. Анхаарлаа битгий одоо сарниулаарай. За reading tips буюу одоо унших хэсгээр за иймэрхүү типсүүд байна. За миний хувьд бол унших ер нь бол хамгийн гол зүйл нь гэх юм бол хугацаа байсан баха. Хугацаанд амжиж бүх одоо тэр эссе параграфуудаа уншиж дуусгаад тэгснээ асуултаа уншаад тэнгүүтээ асуултаа уншичаад одоо тэр эхээсээ хайгаад олцоод тэгээ хариултаа дугуулад энэ бүхэн амар их цаг орно штэ. Тэгээд бас дээрээс нь нэгт нь гэх юм бол хоёрт нь гэх юм бол read newspapers in English. Одоо ном дээр
болохоор ингээд бас амар гайгүй үгнүүд орж ирдэг. Харин IELTS чинь болохоор academic test учраас ер нь ингээд дандаа сонин ч юм уу те эсвэл ном одоо нөгөө хичээлийн ном байдаг шүү дээ. Тийм newspaper сонин манингоос их авч уншдаг. За одоо бүр түүх мөн хүртэл орж ирдэ шүү дээ тий. Түүх ингээд дэлхийн түүхээс орж ирэх магадaltaй. За иймэрхүү ингээд зөвхөн бидний ингээд өдөр тутамдаа уншдаг уран зохиолын ном биш харин ингээд сонин манинг маш сайн уншаарай гэж хэлмээр байна. Яг гэвэл нөгөө нэг сонин уран зохиолын ном хоёрыг ингээд ашигладаг үгийн сан шал өөр эд шүү дээ. Тийм учраас үгийн сангаа бас сайн жуулаарай гэж хэлмээр байна. За тэгээ гуравт нь болохоор skimming and scanning. За хэрвээ өмнө нь ингээд IELTS-ийг ингээд сонирхоод хэрвээ ингээд Google-ээс хайж үзчихсэн бол reading дээр skimming scanning хийгээрэй гэж амар их зөвлөдөг хүмүүс. За энэ бол skimming scanning юу гэсэн үг юм бэ гэх юм бол эхээ ингээд үг бүрчлэн уншин. За үг бүрчлэн ингээд сайн уншаад за тэнгуүтээ асуулт асуугуудаа одоо энэ яад юм бэ гэх юм бол skim хийн. Skim гэдэг нь болохоор ингээд бүгдээр ингээд уншихгүйгээр нэг үгээр ингээд одоо монголоор ч гэсэн бид нар тэгж уншдаг шүү дээ. Ингээд шууд явчихдаг шүү дээ. Ингээд тэрнтэй адилхан шууд ингээд skim хийх байхгүй. Тэгснээ scan хийн. Scan гэдэг чинь угаасаа сканертах манертах гэдэг юм үүдээ шүү дээ. Нэг үгийг хайдаг. Одоо ямар нэгэн асуулт байлаа гэж бодъё. Тэнгүүтээ морь хэдэн удаа ирсэн бэ гэдэг нэг тиймэрхүү асуулт байг л та. Тэнгүүтээ бид нар ихээсээ морь гэдэг үгийг хань тийм үү? Тэнгүүтээ тоо хань. Хэдэн удаа гэж байгаа учраас тэгээд тоо хань. За энэ хоёр үгийг ингээд хамт байгаа газрыг хайж ин гэдэг нь болохоор scanning гэсэн үг байхгүй. За тэгээд энэ болохоор skimming and scanning strategy буюу энийг сайн ингээд бэлдээд ямар нэг ихтер энэ одоо аргыг ингээд сайн ашиглаад сурчих юм бол бас IELTS дээр амар давуу тал болдог. За тэгээд энэ арга барилыг бас сураарай reading дээр. За дөрөвдүгээр нь бол read the question first. Гэхдээ би энийг хүн болгонд зөвлөхгүй. Яг тэгвэл хүн болгоны арга барил өөр байдаг гэсэн тийм үү? За тэрнтэй адилхан миний арга барил болохоор эхлээд асуултуудаа унших. Эхлээд ингээд асуултуудаа уншингууд за яг юу хайж байгаагаа мэдчихдэг байхгүй юу? За би энийг үгийг хайж байгаа юм байна да. Энэ үгийг хайж байгаа юм байна да. Би эхлээд жоохон ингээд барагцаа авна штэ. Угаасаа асуулт уншихаар чинь тэрнтэй адилхан би эхлээд ямар нэг хэсэг ингээд уншиж байхдаа яг эхлээд асуултын төдийг уншдаг байхгүй. Гэхдээ зарим хүмүүс болохоор тэрийг ерөөсөө дэмждэггүй. Асуулт асуух амар цагийн гарц гэж бас ярьдаг байхгүй. За тэрнтэй адилхан зарим хүмүүс бас ийм зөв байж магадгүй. Үнэхээр ингээд цагийн гарц байж магадгүй. Гэхдээ ингээ өөрөө эхлээд арга барилаа олоод эхлээд тушаад үзгүй те ямар нэг их байлаа гэж бодъё. Тэнгүүт чи эхлээд асуултаа уншаад асуултандаа хариулсан дээр байна уу? Эсвэл чи зүгээр шууд хариулсан дээр байна уу гэж ингээ барагцаалж болно те. Тэнгүүтээ за энэ арга барил надад тохирч ийн гэд өөрөө олчж болно. Тэрнтэй адилхан надад болохоор тэгж олсон чинь эхлээд асуулт уншсан нараа дээрээс ахгүй. За тэгээд эднэрийг та нар өөрсдөө бас хийгээд туршаад үзээрэй. За тавдах нь бол read the instructions carefully. За угаасаа ямар нэг эссе одоо IELTS дээр эссе өгөхөөс өмнө яг энэ эссен дээр жижиг юм өгсөн байдаг те. За энэ одоо эссен тэдэн онд бичсэн ийм номноос сэтүүлсэн гэдэг юм уу тийм юм өгсөн байдаг байхгүй юу? За тэрийг сайн уншаарай. Тэр одоо жижигхэн хэсэгтэр чиний одоо юу уншихтын талаар чинь бичсэн байдаг. Тэгэхээр чамд бас ингээд бас барагцаа олж байгаа байхгүй тий. Чи ингээд дунд нь төөрөхгүй нэрээ жилаа гэж бодохгүй. Нэрээ эн чинь ийм юмний талаар штэ гэж амар сайн бод. Одоо тий тооцоолол авчдаг. За 6 дахь нь гэх юм бол pay attention to the word limit. It is 2 words only or 3 words only. За энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол чамд ийм нөхөх тестүүд гарч ирдэг. Одоо зөвхөн ингээд дугуулах биш үг бичиж нөхөх ийм асуултууд орж ирдэг. Тэрэн дээр зөвхөн 2 үг, зөвхөн 3 үг гэсэн бас ийм заавар гэдэг хэвгүй. Тэр заавраа сайн уншаарай. Ингээд зөвхөн 2 үг бичээрэй гэдэг ах чинь 3 үг бичих юм бол энэ чинь алдаан тооцогдно. Тийм учраас хэдэн үг бичих ёстойгоо бас сайн уншаарай. За 7 дахь нь юм бол remember spelling counts. За саяны хэлсэн үг байна те. Ингээд зөв ингээд хариултаа олсон мөртлөө буруу биччихдэг. Тэ одоо reading гэж ахтай reading гэж бичдэг ч юм уу те. Энтэй адилхан одоо буруу бичих юм бол бас алдаан тооцогддог шүү. Spelling-гээ сайн хараарай гэж хэлмээр байна. За writing tips. За би өмнөх 7 хоногт writing дээр илүү дэлгэрүүлж ярьсан. Тэгээ та одоо харсан бол илүү сайн ойлгох. Гэхдээ одоо бид зүгээр ингээд товч ярьцгаая. За writing дээр угаасаа би хэлчихсэн 2 section байдаг. Task 1, task 2. За task 1 болохоор 20 минутанд, task 2-ыг
task 1-ийг 20 минутанд, task 2-ыг 40 минутанд бичдэг байгаа. За task 1 нь болохоор ойлгомжтой ямар нэгэн граф тийм үү, pie chart тийм үү, тийм хүснэгтийг харангуйтаа тайлбарлаж тухайн уншиж байгаа хүний нүдэнд харагдтал тайлбарлаж бичих хэрэгтэй. Task 2 нь болохоор ямар нэгэн асуултанд хариулна. Тэгээ тэр асуулт нь ихэвчлэн ямар нэг юм асуудал байдаг. Одоо дэлхийн хэмжээний жишээ нь дэлхийн дулаар ч юм уу, эсвэл одоо ингээд сурагчид оюутан хүмүүс ингэх ёстой гэж боддог. Туйлаар ингэж боддог. Харин чиний бодол юу вэ гэдэг юм те? Чиний бодлыг асуусан, чиний үзэл санааг асуусан эсэ байдаг task 2 нь. Task 1 дээр нь болохоор чиний бодож байгаа юм юу хамаагүй. Чиний энэ графикийг гой харагч гин үү, энэ график бүр харагч гин үү, тэр уншиж байгаа хүнд ямар ч ингэж асуудал байхгүй. Тэр хүнд ямар ч хамаагүй. Харин task 2 дээр болохоор чиний үзэл бодол маш чухал. Чиний юу гэж бодож байгаа энэ асуудлыг чи яаж шийдвэрлэх гээд байгаа, чи энэ асуудлыг юу гэж бодож байгаа нь харин task 2 дээр бол амар хамаатай байдаг шүү. За ингээд tipsүүдээс харуулах юм бол нэг always count your words. Үгээ сайн тоолоорой. Нэг үг 250 гэсэн байхад 249 байх юм бол бас оноо хасагдана. Хоёрт нь гэх юм бол organize your ideas logically. За энэ амар чухал шүү. За ингээд ямар нэгэн өөрийнхөө санааг логик ийм зүгээр ингээд дали гинт санаанууд бичгүүгээр ингээд урс шиг ингээд амар ийм давалгаа шиг ийм амар юу ах хэрэгтэй, амар ийм эмх цэгцтэй. Яагаад гэвэл нөгөө нэг чиний ингээ уншиж байгаа хүн чиний хэр ингээ цэгцтэй бичиж байгаа дээр чинь чиний дүнг бас тавьдаг байхгүй. Тийм учраас эмх цэгцтэй маш ийм уян хатан нэг ийм дали бичгүүгээр ийм бас logical байгаарэ гэж хэлмээр байна. За гуравт нь гэх юм бол practice using a certain essay format before taking the test. Ямар нэгэн эссений формат буюу ингээд загвар гэж байдаг тийм үү? За энэ загвараа чи эссе тестээ өгөхөөс өмнө бэлтгэсэн байх хэрэгтэй. Жишээ нь нэг эхлэл хэсэг буюу introduction тэгснэ. За 3 өрнөл хэсэг буюу paragraph-ууд тэнгуүлт нь нэг жижигхэн conclusion гэдэг юм те бүх юмыг ингээд хураагаад бичсэн conclusion юм. Энэ загваруудаа тест өгөхөөс өмнө ингээд бэлдээд угаасаа онлайнаар ингээд амар их ингээд жишг асуултууд байдаг. Тэр асуултанд хариулаад үзэх хэрэгтэй. За тэгээд дөрөвт нь гэх юм бол work on your grammatical range and lexical resource. За энэ юу юм бэ гэх юм бол бичгийн writing test дээр чиний дүрмийг хэн сайн ашиглаж байна те? Чи ер нь хэр их дүрмийн мэдлэгтэй вэ? Зөвхөн ингээд энгийн цагууд зөвхөн simple present simple-ийг ашиглаад байх юм бол чиний дүрмийг чинь муу байна гэд оноох хэвээр. За энэ дүрмээ бас сайжруулах хэрэгтэй. Харин lexical resource гэдэг нь болохоор чиний үгийн сан хэр байна? Тэгснээ чиний үгийн сан хэр байна гэдгүүтээ та монголчууд нэг амар том бодоод байдаг шүү дээ. Энэ биш шүү. Ямар нэгэн үгийг маш зөв хэрэглэх нь болохоор энэ үгийн сан шүү. За том үг байлаа за ашиглаж болно. Гэхдээ амар сонин ингээд буруу ашиглах юм бол энэ чинь баг эсрэгээрээ чиний бүр оноог хасчдаг байхгүй. Тийм учраас хэрвээ ямар нэгэн том тийм амар хэцүү үгнүүд ашиглах гэж байгаа бол тэрийг яг хаана зөв хэрэглэх вэ гэдгээ бас сайн бодох хэрэгтэй. За тавт нь гэх юм бол read band 9 essays online. Би энийг амар хийдэг байсан. Тэгээ 9 авсан ийм эсэнүүд ихүүд байдаг шүү дээ. Тийм эсэнүүдийг амар их уншдаг байсан. Тэгэл ингэж бичих юм бол болох юм байна да гэж боддог гэсэн үгүй байлээ шүү гэхгүй. Тэгээ хамгийн гол нь дүрм тэгээ үгийн сангаал зөв ашиглах хэрэгтэй юм билээ. За тэгээд 6-т нь гэх юм бол practice writing every day. За энэ угаасаа ойлгомжтой. Өдөр болгон л ингээд бэлдэх хэрэгтэй. Угаасаа ер нь л хүмүүс бэлтгэдэг дээ шүү дээ. Тэр бол үнэн. Угаасаа бэлтгэл хэрэгтэй. За тэгээд speaking tips буюу яриан дээр ямар юм хийх хэрэгтэй вэ те. За хамгийн түрүүнд relax. За зүгээр relax. Би ингээд амар сайн чаддаг ингээл надтай ингээд ярихаараа ингээл англиар амар мэс цастай water snow ингээл ярьдаг найзуудтайгаа ингээл ярингууд ингээд амар мундаг гэдэгхгүй. Ямар гоё юмнууд ашиглах юм биш ингээд. Тэгснээ яг ингээд IELTS дээр очиод тест өгөх гэж явахдаа ингээд амар сандраад тэгээ бүр ингээд юу ч хэлж чадахгүй. Тэгээд гэ төгтөрсээр хагаад муу авсан ингээд найзууд зөндөө байдаг надаа. Тийм учраас
энэ speaking дээр бол хамгийн гол нь тайван, relax, битгий тэгэж их сандраарай. Энэ бол зүгээр чиний ярианы зүгээр ингээд англи хэлийг чинь зүгээр ингээд шалгаж байгаа тест шүү дээ. Тэрнээс бол чиний ингээд амьдралын бүр ингээд амар том шалгалт биш. Тийм учраас relax, жоохон тайван бай. Тэнгүүтээ одоо авж байгаа тэр ингээд чиний чамаас ярилцлага авж байгаа тэр хүнийгээ зүгээр найзаа байна л гэж бодчих. Би болохоор өөрийнхөө тэр ярилцлага авч байгаа хүнийг амар за миний имээ шүү, миний имээ байгаа гэж бодоод тэгэл ингээд амар 50 өгчээсэн. Тэрнтэй адилхан чиний яг ингээд ярихад чамд амар тухтай байдаг ч юм уу, чамайг нэг ингэж сандрагдгүй тийм хүнээ байна гэж төсөөлөд ярирээ. Тэгвэл бас тайвширнаа. За хоёрт нь гэх юм бол extend your answers as much as possible. За хариултаа ингээд аль болохоор ингээд амар сунгаж ихээр хизээч чамайг баг их ярьлаа гэж нэг амар оногч хасахгүй. Угаасаа чамайг дэндүү их ингээд хугацаанаасаа хэтрээд ярих юм бол шууд ингээд дундуур чинь ингээд яриач тасалдаг байхгүй. Минийх дээр амар ингээд тэгж тасалж ийсэн. Тэгэнгүүт амар хүн сандрдсан байлаа шүү дээ. Угаасаа ингээд миний намайг ингээд юм ярьж байхад ингээд хүн тасалж баслангууд би чинь ингээд амар сандраал яна би буруу юм хэлсэн байх таа гэж бодоод тэгсэн чинь угаасаа албаар тэгдэм байлаа та нарыг ингээд сандрахын тулд тийм учраас тэр өрхөнд нь битгий өртөөрөө болохгүй шүү тэгж болохгүй шүү. Тэгэл ингээд амар ингээд таслаагүй юм шиг л ингээд яриад байзаа. Ингээд үдэлцээл гэхгүй. Тийм болохоор ингээд зүгээр бэл одоо хангалттай гэж хэлтэлэн л яриад байх хэрэгтэй. За тэгээ гуравт нь болохоор don't memorize answers. Хизээч битгий яг ярих одоо үг цээжлээрээ. Юу гэсэн үг юм бэ гэх юм бол одоо бид нарт ингээд монголоор ярихдаа хизээч ингээд за тэгж асуух юм бол би тэгж хариулна гэж нэг боддгоо шүү дээ. Тэгэл зүгээр ингээд чиний дуртай амтны чинь юу ингээд бодож байгаа нэрээ тийштэй тий. Би ч нэрээ нохоонд амар дуртай штэ гэх юм тий. Хизээч бид нар миний дуртай нохоо бол гэж цэжлэхгүй шүү дээ тий. Монголоор ярихдаа ч гэсэн тэрнтэй адилхан англиар бас дэндүү ингээд амар бэлтцсэн сонсогдох юм бол бас чиний оноо хасахгүй. Ингээд дэндүү ингээд одоо хичээгээ ч юм уу тий. Дэндүү ингээд ажлын манай нэг найзыг ингэжсэн. Ингээд бид нар ингээд IELTS өгсөний дараа биднэрт ингээд фидбек буюу ингэж сайжруулаарай гэж ингээд ийм одоо фидбек ирдэг хгүй. Тэрэн дээр ингээд манай найзах дээр болохоор ингэсэн байсан. Чи дэндүү ингээд альбан яриад байна. Дэндүү ингээд амар ингэж одоо тий ажлын ингээд бүр ингээд ярьсанд орж байгаа юм шиг яриад байна. Жохон ингээд жохон чил бай тий. Найзтайгаа ярьж байгаа юм шиг бай гэж бичсэн байсан. За тэгээ тэрнээс харах юм бол ингээд юу гэж хэлэх юм бэ гэх юм бол дэндүү их альбан байх гэдэг хичээгүй. Одоо жишээ нь ингээд дэндүү их ингээд гэл амар том үгээр ирээ тий. Тэгэж өстө болохгүй байлээ. Тэрнээс чинь болоо чиний оноо хасчдсан байлээ шүү гэж хэлмээр байна. Тэгэнгүүтээ дөрөвт нь гэх юм бол sound natural and clear. За саяны хэлчихсэн тийм бай тий. Natural буюу ингээд амар одоо юу гэдэндээ бэлтцсэн биш. Зүгээр ингээ өөрийнхоороо л бай. Тэгээ амар ингээд тодорхой өгүүдээ ингээд амар тодорхой хэлээд тэгэхгүй бол бас гэд ялангуяа сүүлийн үед одоо бид нэр ингээд COVID-19-аас болоод масктай орж байгаа шүү дээ. Тэгээ маскны араас ярингууд бүр ингээд амар сул сонсогддог. За тийм учраас илүү ингээ үгээ чанга буюу амар тод хэлээрээ тэгэхгүй бол нөгөө маскны араас юусаа сонсогдох юм биш шүү. Тэгээд за тавт нь гэх юм бол know what to expect. Одоо юу ирэхийг бас амар сайн мэдсэн байгаараа одоо нөгөө нэг онлайнаар бас судалгаа сайн хийгэрэй гэсэн үг тий. За энэ 3 хэсэг ирдэг шүү гэдгийг бас амар сайн зэжсэн байх хэрэгтэй. 2 дахь дээр нь юу орж ирдیں, дэгдэх дээр нь юу орж ирдیں тий. 3 дахь дээр нь юу орж ирдیں гэдгээ бас ингээд тухайн тесттэй бас судалсан байх хэрэгтэй. Мэдлэгтэй болсон байх хэрэгтэй. За 6-ад нь гэх юм бол record yourself while answering sample questions. За манай нэг англи хэлний багш өгөхгүй. Тэр бас яг энэ аргыг хэрэгжилжсэн бид нар дээр ч гэжтэй нэг намайг өгсөний дараа бид нарт одоо тэднэрт хэлсэн гэдэг юм уу. Яг намайг IELTS өгсөний дараа гинт амар бид нарыг бэлдэж мэлдээд тэгснэ яг намайг IELTS өгсөн өмнөөс намайг бэлддэггүй байсан чинь амар муухай. Тэгтээ зүгээрээ тэгээ 6-т миний юу гэх юм бэ гэх юм бол одоо нөгөө онлайнаар ийм жишг ийм асуултууд байдаг шүү дээ. Жишээ нь одоо ингээд өмнөх одоо жилүүдийн тестүүд гэдэг юм уу тий. Тийм юмнууд ингээд одоо асуултыг харангуйтаа одоо ингээд одоо утсан дээр рекорд хийгээд те бичлэг хийгээд өөрийгөө ингээд авдаг ч юм уу те тэгээ өөрийгөө ингээд ярьж байгааг бичингүүтээ дараа нь бичснийхаа дараа сонсоод за энэ дээр би алдчихлаа шүү гэдгээ над ингээд амар
ойлгож эхэлнэ. Тэнгүүтээ за би энэ хэсгээр арай тод хэлэх хэрэгтэй юм байна. Энэ үгийг ашиглах хэрэгтэй юм байна гэдэг юм те. Ингээд өөрийгөө сонсох тусам бас амар их ингээд сул тал буюу алдаануудыг харж эхэлт юм байлээ. Тэгээд энэ 6-аад бас хийгээрэй гэж хэлж байна. Зөвлөмөрөө хэлж ийн гинэ амар муу хасагддаг. За speaking дээр 3 хэсэг байдаг. 3 хэсэг байдаг. За ямар 3 хэсэг байдаг юм бэ гэх юм бол part 1, part 2, part 3. За эхний хэсэгтээ нь болохоор ер нь бол чиний хувийн асуулт асуудаг чиний талаар. Одоо минийх дээр болохоор юу гэж асууж ирсэн бэ гэх юм бол намайг ингээд чихвч хэргэлдэг үү гэж асууж ирсэн. How often do you use headphones гэж асууж ирсэн. Тэнгүүч амар паникт орд юм л шүү дээ. Бараг ингээ өөрийгөө гахах нэрээ би чихвч хэргэлдэг л амар паникт ороод тэгэл бүр хизээ ингээ хэргэлснээ марцж мартаад тэгэл амар хурдан ингээ сэтгэх юм биш шүү дээ. Ингээ амар нөгөө өдөр тутамдаа асуудгүй асуултууд асуухаар бас амар сандардаг юм байлээ. Тэгснээ амар нөгөө нэг чи ер нь танай одоо Монголд ер нь танайхан ямар одоо чихвчийг хэр их ашигладаг юм шигтэй гэж нэг юм сайн. Тэнгүүч бас амар паникт ороод тэнгүүтээ чи ингээд одоо ингээд надаас асууж байгаа шүү дээ. Чи ер нь хэр их ингээд одоо чихвч сонсдог вэ гэхээр би ингээд үгүй гэсэн маягтай хариулсан чинь яагаад гэж асуугаал. Тэнгүүт би ингээд яагаад гэдэг бүр ингээд марцсан. За нэрээ би яагаад сонсдог юм бол гайхаж байхад. Тэг бүр амар ингээд бас сандарсан юм байлээ. За тэгээд part 2 нь болохоор 2 дугаар хэсгээр ер нь ихэнхдээ ч гэдэг угаасаа чамд ингээд бэлдэх цаг өгдөг. За 1 минутын. 1 минутын одоо нэг асуулт өгнө. Одоо ихэнхдээ ер нь 3 асуулт өгдөг. Тэнгүүтээ тэр 3 асуултыг ингээд чамд цаасан дээр бичээд өгдөг байхгүй. Тэнгүүтээ бас нэг ноорог цаастай өгдөг. За тэнгүүтээ за чамд 1 минутын бэлдэх хугацаа байна гэд одоо 1 минутанд ингээд бид нэр одоо цаасан дээрээ асуултанд хариулах байна шүү дээ. За тэгэнгүүтээ одоо тэрийг бүр ингээд олон үгээр бичихгүй. За одоо I believe me гэд зүгээр шууд ингээд нэг үгээр одоо за энэ санаануудыг хэлхий шүү гэж дотроо бодно шүү дээ. За тэр үгнүүдээ бичих хэрэгтэй. Одоо жишээ нь одоо cat Mongolia grammar гэдэг юм үү те. Ингээд нэг үгийг хараад нэрээ энэний талаар ирнэ штэ гэж бодохоор жижигэн ингээд товч үгээр бичээд тэгээ дараа нь одоо ярихтаа ингээд харж болдог. Одоо тийм зөвшөөрөл байдаг. Тийм болохоор би 2 дугаар хэсэгт амар хайртай. Бид нарт ингээд бэлдэх цаг өгдөг байхгүй юу. Тэгээ ингээд 1 минут харж үзээ те. Тэгснээ бас ингээд 1-ээс 2 минут ярддаг. За ихэнхдээ ер нь бол хүмүүс 1 минут 40 секундаас их ярих хэрэгтэй гэж зөвлөдөг. Би болохоор хэлсэн те зүгээр блог хэлсэн ярих хэрэгтэй. Тэгжээж бүтэн оноогоо яг авна. Угаасаа чамд чи 1 минут 40 секунд ярьсан ч бай чамд муу дүн өгч болох боломжтой байхгүй. Тийм учраас 2 минутыг тултал нь яриалах хэрэгтэй. За тэгэнгүүтээ ер нь 3 дахь нь болохоор яг 2 дугаар хэсэг дээр орж ирсэн асуулт байгаа шүү дээ. Одоо чамайг бэлдүүлсэн. Тэр асуулттай холбоотой асуултыг асуудаг. Одоо минийх дээр жишээ нь юу гэж асуусан бэ гэх юм бол юу байсан хгүй. Чи ингээд одоо ямар нэг ингээд шийдвэр гаргана шүү дээ. За тэгвэл амьдралдаа одоо хийжсэн хамгийн хэцүү шийдвэр чинь юу байсан бэ гэсэн юм асуулт орж ирсэн. Тэгснээ 3 дугаар хэсэг дээр болохоор амар сайн асуулт орж ирж байсан. Ер нь бол миний хувьд 3 дугаар хэсэг л амар хэцүү байсан. Тэгээ 3 дугаар хэсгээр болохоор парламентийн гишүүд ямар нэгэн шийдвэр гаргахдаа чи яг юуг нь одоо сайн бодож шийдвэр гаргах ёстой вэ гэж боддог вэ ч гэдэг. Тийм асуулт орж ирсэн байхгүй. Тэнгүүд би ингээд амар гацсан. Би ихэндээ ингээд буруу сонсчлоо гэж бодоод өөртөө ч итгээгүй байхгүй. Би хизээч IELTS дээр парламентийн талаар ярина гэж бодоогүй. Тэгэл би бүр гайхаад ингээд буруу сонсчлоо гэж бодоод дахиж асуугаад тэгсэн чинь зөв сонссон юм байлээ л дээ. Тэгэл тэр үе чинь би амар их гацаад ер нь тэгэл амар их оноо алдсан. Би амар их тэр асуултан дээр амар бүдэрсэн. Тэг ингээд бүр гацаад гэд бүр амар их гацаад тэгэл тэрнээсээ болоод ингээд 7.5 ингээд амар бага оноо одоо бага онооч гэжтэй уулын гайгүй авах боломж байсан хгүй. Би ихний 2 дээр амар гайгүй байсан. Ерөөсөө төгдөж мөвдрээгүй. Тэгсэн тэгэл парламент орж ирээл намайг гацуулсан юм да. За ингээд ийм байгаа шүү. За тэнгүүтээ за шалгалтын дээрээ яг юуг анхаарах вэ гэх юм бол шалгалтнаас өмнө юм байна. To do before your test. За нэгтгэх юм бол don't learn something new. Одоо манай монголчууд амар сонир штэ ингээд шалгалтынхаа өмнөх өдөр амар шинэ мэдээлэл олоод идэх та. Тэгснээ амар шинэ арга барил туршиж мушаад
тэгж болохгүй. Ягаад гэвэл өмнөх даснараа л явах хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээ яг өмнөх өдөр нь шинэ арга барил сурчих юм бол чи маргааш нь 100% хийнэ гэсэн баталгаа байхгүй. Харин чи тэрний өмнө хангалттай их нэг арга барилаар явсан бол тэр арга барилаа эзэмшсэн байх байхгүй юу? Яг тест авахаас өмнө. Тийм учраас шинээр арга барил юм уу ямар нэгэн зүйлийг битгий тушаарай л гэж хэлмээр байна. Хоёрт нь гэх юм бол always think in English. За өмнөх өдрөө тий банк англиар бод. Ингээд дотроо бодохдоо ч тэр тий одоо ингээл гадаа ямар гоё яана гэдгийг тэгээд нэг гоё яана гэж хэлэхгүйгээр it's nice гэл тий яаж хийж байгаа л бүх юмыг англиар ингээд бодоорой. За гуравт нь гэх юм бол don't panic. Битгий сандраарай. IELTS does not define your intelligence. Чиний оюун мэдлэг, чиний одоо тий 12 жил, эсвэл 20 жил, 30 жил сурсан бүх юмыг чинь IELTS тодорхойлохгүй шүү дээ. Тийм үстэй. Чиний хэн бэ гэдгийг IELTS тодорхойлохгүй, энэ зүгээр л чиний хэлний шалгалт. Тийм учраас битгий сандраарай. Зүгээр ингээл сайхан тий эрт дунтаа, сайхан амраа тэгэл өглөө нь их хүчтэй эхлэрээ. За дөрөвт нь believe in yourself, be confident. Өөртөө итгэлтэй бай. Тий ер нь ингээ хүмүүс амар өөртөө итгэх гэдэг шүү дээ. Гэхдээ ингээ зүгээр хоосон тэгж хэлдэггүй. Үнэхээр өөртөө итгэлтэй байх юм бол бас шалгалтанд амар нөлөөлдөг. Чи өөртөө итгэлтэй байх юм бол чи ингээ шалгалтаа ч гэсэн амар итгэлтэй өгөх байхгүй юу? Их ингээл за би инглээ, би тэгчлээ гэдэг байх юм бол бас чиний шалгалт ч гэсэн за ер нь ингээл жоохон ийм байдалтай л сул дараа л юм. За тавдах нь гэх юм бол focus. Анхаарлаа сайн төлөвлөл. Ер нь бол анхаарал нэг ганц секунд ч гэсэн ингээ өөр тийшээ жоохон сарнижих юм бол тэгэл нэг оноо алдах магадaltaй. IELTS чинь ер нь бол зөвхөн чиний хэлний чадварыг биш бас дээрээс нь чиний хурдан сэтгэх чадварыг амар их сордог. Тийм учраас ер нь анхаарлаа сайн төлөвлөөрэй. За 6 дахь гэх юм бол watch speaking mock tests on YouTube. За YouTube дээр амар их ингээд нөгөө IELTS-ийн 8 оноотой одоо ярианы ярилцлага ч юм уу те speaking ийм тестүүд гэж зөндөө ийм бичлэгүүд байдаг. Тэрийг сайн уншаарай сайн үзээрэй. Тэгээд тэр донд явж идэг амар их ингээ гой үгнүүд байдаг. Би бас амар гой үгнүүд орж ирсэн байхгүй. Тэгэл энэ нэг их ч ингээл амар гой үг хэлэнгүүт за би яг шалгалтан дээр энэ үгийг ашиглана гэд боддتي. Уулын тэгж боддتي. Гэхдээ яг шалгалтан дээр тулаад ирэхэд юу ч орж ирдэг юм бэл. Бүр ингээд яг ингээд цээжчихсэн бүх үгнүүд яг шалгалт дуусаад ингээ өрөөнөөс гарсны дараа нэрээ тэгээ хэлцдэг байж гэж боддог байхгүй. Тэгээ ер нь бол шалгалтан дээр бол сандрахын хувьд бас амар сандарсан. Гэхдээ бас дэндүү их битгий сандраарай тий. Угаасаа хүн болгон сандрна шүү дээ. Энд IELTS юм чинь. Тэгээ сандрах нь энгийн зүйл. Гэхдээ бас дэндүү их өөрийгөө ингээ шахаад илүү зовоогоод тэгээд бүр их сандраагаарэ тий. Жохон тайван ингээл амьсгаан аваа гаргаал ороорой. За тэгвэнгүүтээ яг тест өгөх тэр өдрөө юуг анхаарах хэрэгтэй вэ гэх юм бол зөвхөн иргэний үнэмлэх юм эсвэл пассворт чи одоо бүртгүүлсэн аль нэг хувилбараа авчирна. Хэрвээ иргэний үнэмлэхээрээ бүртгүүлсэн бол иргэний үнэмлэхээ авчирна. Пассвортаараа бүртгүүлсэн бол пассвортаа авчирна. За тийм одоо ID одоо тэ иргэний үнэмлэх юм эсвэл пассворт ч л хэрэг болно. Өөр юм ерөөсө хэрэг болдгүй юм бэлээ. Одоо угаасаа ингээд нөгөө нэг чамайг ингээд бараг онгоцны буудал шиг чалгадаг. Ингэж үзээд аим сүртэй орд юм бэлээ штэ. Тэгээ ерөөсө чиний тэр иргэний үнэлгээс чи өөр юмээс ерөөсө оруулахгүй юм бэлээ. Тэгээ зүгээр ингээд локерт үлдээчдэг. Тэгснээ ерөөсө шалгалтын дундуур чамайг одоо 3 цаг чи ингээд шалгалт өгж байгаа штэ. Тэгэхэд ерөөсө ямар ч завсарлага байдгүй. За чи ингээ хэрвээ үнэхээр ингээд чекэд эсвэл ингээд одоо биз гадах юм бол яг ингээд шалгалтын онооноос чинь одоо цагнаас чинь хасчдаг. Тэгэхээр энэ амар хайрын байгаа зү тий. Одоо шалгалт хийж явах тэр хугацаагаа зүгээр ингээд биз цад өнгөрөөнө гэдэг чинь амар хайрын байгаа байхгүй. Тийм учраас өглөө битгий их юм уугаарай. Яг ууж ололтой тэгтээ битгий их юм уугаарай. Тэгээд бас дээрээс нь одоо биз хийж бодох байгаа ч гэсэн би засаарай яаж хийж байгаа. Тэгэхгүй бол ингээд чи 3-4 цаг ингээд юусэн ингээд ямар ч завсарлаггүй ингээд угсарлаа шалгалт өгөх гэхээр бас амар чанга байхгүй. Тийм учраас энийг сайн анхаараарай. Битгий их юм уугаарай. Бас битгий нэг их юм мэдэрээ. Тэгээ ингээд ганц өдөр тэсэн үедээ. За тэгэнгүүтээ 3 дахь нь гэх юм бол wear something you're comfortable in. За одоо хэрвээ өгөл өгж байгаа бол одоо тухайн чиний одоо өрөө чинь хүүтэн байж болно тий. Эсвэл 100 өгж байгаа бол халуун байж болно. За ингээд тухайн цаг улиралдаа тохируулаад хуцаа сайн өмсөрөө. Би болохоор жоохон даарсан. Гэхдээ бас гайгүй.
амар тохиролцсон тэр манай өгсөн тестийн өрөө маань бас амар гайгүй дулаалгатай тий температур нь ч гэсэн амар хэвийн байсан учраас надад нэг санаа зовхон байгаагүй. Гэхдээ бас манай зарим ингээ өгсөн найз нар ингээд амар хүүтэн байсан гэж ярьж исэн. Тийм учраас энэ дээр бас анхаараарай. За дөрөвдүгээр нь гэх юм бол ямар нэгэн ийм пенал юм уу ямар нэгэн ийм үзэг харандаа аюулс авчрах шаардлагагүй. Би бас ингээ авчирч магадгүй гэж бодоод ингээд амар авсахгүй юм. Тэгсэн чинь хэрэггүй юм байлээ. Тэгээд цаанаасаа чамд IELTS-ийн ийм харандаа өгдөг. За тэгээд зөвхөн пассворт юм уу иргэний үнэлгээл авчраарай гэж хэлмээр байна. Өөр нэг юм хэрэггүй. Усны сав энэ төр бол бүр хэрэггүй. Угаасаа чамд ингээд юм уух цагч оролдохгүй. Бараг ингээд би засан л гэсэн баг ингээд бодол. Манай найз бүр ингээд гарч ирсэн чинь би ингээд хүү сайн уу гайгүй юу гээл ингээд би нэг найзтайгаа зэрэг өгсөхгүй. Тэгэл ингээд би дуусчаал гараад ирсэн чинь цаадах чинь ингээд гарч ирж исэн бас зэрэг. Тэгэл би зүгээр үү гэл хэлхийн оронд шууд нээл орсон. Тэгэл гарч ирэнгүүт нь за яасан гэсэн чинь ёо өстө нэр амар хэлж давсаг авах чинь гэл бүрхий амтаа. Гэтэ дундуур нь би зассан гэсэн за тэгсэн мөртлөө дахиад ингээд би засгаад тийм болохоор ер нь өглөө битгий их юм уугаарай л гэж хэлээ. За тэнгүүтээ тавтах гэх юм бол тавтах нь амар чухал шүү. За бүх ингээд өгнүүдээ том хэсгээр бичээрэй. За одоо хэрвээ одоо хүний нэр ч юм уу эсвэл ямар нэгэн хотын нэр байхад чи жижигээр бичсэн байх юм бол энэ алдаанд шууд тооцогддог. Тийм учраас иймэрхүү ямар нэгэн жижигхэн алдаанаас болоод оног алмаар байгаа учраас бүх ингээд одоо үгэнд байгаа өсгүүдээ томоор бичээрэй. За одоо энэ capital letters гэсэн мод энэ always write your answers in capital letters гэдэг бүгдээрнгийн ингээд томоор бичээрэй. Тэгвэл ямар ч юм одоо алдаа гарч ирэх нөхцөл байхгүй болчихно. Тийм учраас бүгдээрнгийн томоор бичээрэй. За 6-т нь гэх юм бол always keep your eyes on the clock. Энэ амар чухал. Угаасаа цаанаасаа бид нарт одоо ингээд 20 минут, 10 минут, 5 минут дуслаа гэж цаанаасаа хэлдэг л те. Тэгэхдээ ер нь цагаа сайн харж байхгүй бол амар юу цаг гэдэг асуудал амар хэцүү байд юм байлээ. Ялангуяа шалгалтын дунд бол одоо хичнээн сайн одоо тий англи хэлний чадвартай байсан ч цагаа зохицуулах тий тэнгуүдээ шалгалт өгөх чадвар ерөөсөй байхгүй бол шууд ингээ оноо алдах юм эсвэл одоо ямар нэгэн тестээ дуусгаж амжаагүй цаг нь дуусчдаг. Тийм учраас цагаа сайн харж өгч байгаарай. За 7-р гэх юм бол focus on you and only you. Зарим хүмүүс ингээ шалгалт өгч ингээд за зарим нь дууссан болов хажууд тийш харж мараад идэв шүү дээ. Тэгснэ ингээл энэ юун дээр явж ингээл амар хажууд тийш шагааж мараад битгий тэгээрээ зөвхөн өөртөө л анхаалаад хандуулаарай. Одоо тэр шалгалтын өрөөнд байгаа анхаарах ёстой ганц зүйл бол чиний урд байгаа цаас шүү гэж хэлмээр байна. Тэгэл ийш тийш битгий ингээл хараарай. Бас би манай өрөөнд тийм хүмүүс бас байж лээсэн. Тэгэл би нэг тийм битгий тийм хүмүүс байгаарай. За тэгээд thank you for your attention. За анхаарал хандуулсан бүгдэнд нь баярлалаа. Бүгдэнд нь амжилт хүсье. Бүгдээрээ мөрөөдөлтөй хүрээрэй гэж хэлмээр байна. За тэгээд холбогдох эсвэл асуулт байгаа бол миний Facebook юм уу, Gmail, email-аар холбогдох боломжтой шүү. За тэгээд бүгдэнд нь баярлалаа. Вау, за үнэтэй зөвлөгөө өгсөн юулагчтай маш их баярлалаа. Үнэхээр ингээд хэрэгтэй мэдээллүүдийг олох чадсан гэж бодож байна. Би зэндээ ингээд удахгүй IELTS-ийн шалгалт өгөн тэгээ тэрэнд бол баг ингээд амар хэрэгтэй мэдээлэл байгаа байхгүй юу? Хэзээ чам. За ямар ч 100 өгнө. Харин 100 өгсөн дээр юм байлээ. 5 юм уу эсвэл 6 сар ч юм тий. Тэгэнгүүтээ хэрвээ одоо оноо чинь хангалтгүй байх юм бол дахиад өгөх угаасаа боломж гарч ирнэ шүү дээ. Тэгэхгүй бол дэндүү цагийн туулгаад өгчих юм бол бас чиний ингээ оноо чинь сэтгэл хангахгүй байх юм бол ингээд ерөөсөө ямар ч ингээд хугацаа байхгүй болчтой. Тийм болохоор эртгэн л хүснэ дээр гэж. Манай нэмэр сүрэн сайн оноо мэдчихээ. За баярлалаа. Сайн билж байгаа, сайн өгнө. За тэгээд бас үзэж байгаа хүмүүс маань ийм асуулт асууж магадгүй гэсэн үдээс ингээд бас асуултууд бэлдсэн байгаа. Ингээд яг IELTS-а хизээнээс эхлээд ингээд хэр хугацаанд бэлдсэн бэ? За манай ах би ингээд 10 дугаар анги хүртэл ерөөс IELTS гэдэг юм мэддэггүйсэн. Тэгэл 10-т орж ирээл манай нэг багш хэлчихсэн байхгүй. За IELTS-та бэлдээ шүү нөхдүүдээ энэ төр гэл. Тэгэл би яг ингээд IELTS гэж юу юм бол амар бодож ирсэн. Тэгсэн манай ингээд би эмпати сурдаг байхгүй. Тэнгүүтээ манай ингээд 5 эмпатигийн дунд ингээд ESAP буюу юм вакуумжуулсан сургалт болдیں۔ Тэгээ би чинь тэрийг ингээд тэрүүгээр анх яг IELTS гэж юу вэ гэдгийг бүр сайн ойлгож ирсэн. Тэгэл би анхны
mock тест өгсөн чинь 6 илүү 6.5 авчихсан. Вау. Тэгэл би ингээд би тэр үед харин яг хүмүүст хичээл байхгүй. Тэгээ би болохоор IELTS гэж баг юу гэдгийг мэдэхгүй болохоор ингээд яг ямар ч яг ямар ингээд үйл хөдлөл ойлгох мэдэхгүй. Тэгэл яг анх ингээд IELTS өгчөөл тэгэнгүүтээ ингээд вакуумжуулсан сургалтанд болохоор ингээд 5 сургууль нэгдээд ингээд нэг вакуумжуулсан сургалт ингээд хийж байгаа байхгүй. За тэнд нь болохоор ингээд бүх хүүхдүүдээ ингээд төвшинсэн. За тэгэл тэнд очоод багш нарын хэлжсэн одоо хэлж өгсөн тэр одоо зүйлүүд одоо сургалтууд тэгэнгүүтээ IELTS гэж ийм юм байдаг шүү гэсэн ойлголтыг авч чадсан газар гэх юм бол анх тэр ESAP хөтөлбөр байсан. Гэхдээ тэр үед би юусоо бэлтэж байгаагүй. Тэгээд зүгээр яг IELTS гэж юу юм бэ гэдгийг л амар мэдсэн. Тэрнээс биш яг ингээд за IELTS дээр ийм байд юм гэж юусоо мэдээгүй. Тэгэл яг IELTS-ыг яг анх яг бэлтэж эхэлсэн нь болохоор 11 бараг л ер нь нөхөөсөө нэг 5 6 сарын өмнө юм байна. Тэгэл яг өвгий гэж угаасаа ингээл бас ингээд нөгөө нэг угаасаа манай 12-ийн зарим хүүхдүүд нь ингээл яриад байхгүй ингээл та нар ингээ өгч чинь өнгөд тэнгуү чинь бас хүү юм чинь ингээ бас бодно штэ. За нэрээ би хийх өгөх юм болоо гэж бас ингээ араас нь бодно. Тэгэл амар бодоод үзсэн чинь зарим хүүхдүүд амар их төгсөн. Тэгснээ ингээд сэтгэл нь хангахгүй болохоор дахиж өгч исэн. Одоо манай нэг ангийн хүүхдүүд тэр болохоор 4 удаа өгсөн. Тэгээд ер нь бол тэр тэгтээ амар мундаг. Ингээд ихэнх хүүхдээ ингээд 5 жил 5 өгсөхгүй. Тэгснээ нэг 0.5 л нэмэгдээ яваадсан за. Тэгснээ дараагийнхтай 5.5, тэгснээ 6, тэгснээ 6.5, тэгснээ 7 гэх бүрхэн өсөө яваадсан байхгүй. Тэгэхээр бас хүний зүтгэл гэж амар хийвэд юм билээ. Хичээл зүтгэл. Тэгээ зөвхөн ингээд 5 авсан ч гэсэн одоо ингээд бэлцээр аваад 7 болчих жоох байхгүй. Тэнгүүж энэ чинь бас амар ингээд зөвхөн чиний ингээд англи хэлний чадвар их бас ингээд чиний хэрэг хичээж байгаа гэдэг чинь амар их гарч ирд юм байлээ. Тэгээ би болохоор хувьдаа 6-5 сар бэлдсэн. Тэгээд энэ хугацаанд болохоор би амар их ингээд зүгээр ингээд интернетийг л амар их ашигласан. Интернетээр ингээд бас ингээд хүний зөвлөгөө тэгснээ яг ингээд жишг даалгавар маалгавар За иймэрхүү юм ирэх юм байх шүү гэж одоо ямар нэг юм багцаа авангуудаа тэр ингээд хэрвээ сул би одоо нэг юм дээр дахин алдаад ах юм бол тэрэн дээр илүү их ажиллаа За харин одоо нөгөө сул тал сайн тал гэдэг байна шүү дээ. Одоо нэг өөрийнхөө чадварыг одоо эхлээд анх ингээд барагцаалчаад за би энэ дээр илүү их ажиллах хэрэгтэй юм байна. Энэ дээр болохоор гайгүй юм байна. За энийг төр зөр хайчих гэдэг юм тэгэж бас сайн юм билээ. Зөв. За ингээд нэг шалгалтандаа бэлтэж явах үедээ ингээд шантрах үе байсан уу ингээд яа энэ ингээд орцсон маа ингээд ингүүл явах бол гэдэг нэг тийм шантрах үе байсан яг тэрийг ингээд яаж зааж гарч ирсэн бэ? Өндөө шүү дээ. Тэр нэгэн 100 тэгээ угаасаа амар их ингээд бэлдсэн ч гэсэн ингээд яг нэг оног аваад ахаар бас амар их шантарч тийм байлээ. Ингээл би ингээд reading дээр ингээд банк ингээд 6 аваадсахгүй юу? Тэгэл би ингээд ерөөс ингээд 6 аваад тэгэл ингээд би ингээд 6 онготой за энэ дээр алдчих одоо тэрэн дээр ингээд илүү их ажиллана штэ. Тэгэл за ингээд онлайнаар хайгаал за тэр яг хэсэг дээр яаж сайжрах вэ гэж хайж магаад тэгэл тэрийг уншаал за ингээд ингүүл сайжрах юм байна гэж бодоод тэгэл за тэгж байгаа байхгүй юу? За ингүүл сайжрах юм байна гэж бодоод тэгэл за тэгж байгаа. Тэнгүү дахиад 6 гарч ирээд байгаа. Тэнгүүт ингээл амар ингээд шантарчдсан байлээ. Тэгээ хамгийн гол нь яг юу юм бэ гэх юм бол би ингээд яг жоохон шантараад ирэхээр ингээд ийм motivational ийм спичүүд өгдөө штэ. Одоо нөгөө Мишель Обама ч гэдэг юм уу, Опрагийн ингээд ярилцлага тиймэрхүү юм амар их сонсдог байсан. Тэнгүүтээ миний яг дуртай юм нэг ганц ютубер гэдэг хэвгүй юу? Lavender гэдэг зургийг харуулъя. Тэр их надад амар их уран зориг өгдөг. Би тэр их чинь бүх бичлэгийг үздэг. Тэгээд шинэ бичлэг гарангуут нь л амар үздэг. Тэгээд тэр ихчлэгээр надад амар их ингээд угаасаа чи төгс байх нь чи төгс ахсгүй. Угаасаа хүн болго амар их ингээд алддаг. Тэгээд ямар ингээд төгс амжилттай төрсөн хүн гэж байдгүй гэл амар яг тэрийг ингээд би ингээд сонсдог ч гэсэн ойлгохгүй шүү дээ. Тэгвэл энэ ихчлэгээр амар ойлгуулж өгдөг байхгүй юу? Нэрээ чи тийм юм байх шүү гэж бодогдолтол. За тэгээд энэ их жагаа. Okay, sound right. Oh, nice. Okay. Амар гоё ихч тэгээд болнаа. Тэгнэ. Тэгэл энэ их чи ярьж байгаа ингээд байдлын ч гэсэн тэр амар ингээд хоолн ч гэсэн нэг юм амар зүгээ шүү гэж хэлээд байгаа байхгүй ингээд хоолн хүртэл. Тэгэл би энэ их чиг амар сонсонгууд за тийм дээ ингээд ийм жижиг юм дээр шантарчлах юм байна штэ гэж бодоод амар уран зориг авдаг. Аха.
За одоо ингээл нөө та айгүйх интернетээс ингээд нөө юм ингээд хайж судлаад ингээд мэддэг гэдгсэн шүү дээ. Тэр дундаараа ингээд нэгээд мэдээж ингээд фокус чинь ингээд анхаарлаа чинь сарниулах зүйлүүд айгүйх байгаа шүү дээ. Одоо фэйсбુક ухах гэх мэтчлээ ингээд айгүй олон зүйл байгаа. Яг тэрийг ингээд яаж ингээд хүчээр болж ирсэн үү яг ингээд яаж скрин таймаа ингээд зохицуулдаг гэсэн бэ? Би 11-р анги та бүр амар бүр ингээд юу байсан бүх ингээд зүйлүүдийг амар ингээд зохицуулж чаддаг. Одоо би яг 11-р ангийнхаа би 12-р ангийн би бас амар өөр байсан юм билээ. Би яг 9 сар эхлээд би ингээ амар завгүй болж байгаа шүү дээ. Тэнгүүтээ би болохоор карантиныг би бас амар зөв ашигласан юм гэж боддог. Зарим хүмүүс болохоор ингээд карантин өөрийг амар залхуу болгосон гэдэг шүү дээ. Би болохоор хэсгээрээ карантин эхэлсэн чинь амар юм ирч хүчтэй болсон байхгүй юм. Сэн ингээд юм руу ингээ амар ингээл энийг чичи тэгсэн амар ингээ хичээл хийхгүй бол амар сонин санагдаж бодогдоо. Тэгэнгүүтээ би энэ апыг амар их ашигладаг. Флип гэж та. Энэ нь болохоор яа гэм бэ гэх юм бол чамайг ингээд одоо би ингээд юм хийгээд байдаг шүү дээ. Хичээл хийнгүү чиний ингээд таймерыг тавьдаг. Тэнгүүтээ чамайг уцаа орлох гэдэг ингээд болилдог байхгүй. Тэнгүүтээ би энийг ингээд тавьчихдаг байсан. Тэнгүүд ингээд амар ингээд угаасаа ингээд олдох гэж ингээд нэнгүүд өөдөөс ингээд угаасаа амар юм мотивашн өгдөг байхгүй. Чи ингээд зогсож байгаа юм уу? Чи ингээд бууж өгнө гэж юу энэ төр гэж гарч ирэнгүүт за тиймтэй гэж одоо ингээд уцаа тавьж байгаа байхгүй юу. Тэгэл буцаад ингээд хичээлээ хийж үгээд. Тэгээ энэ апп надад бас амар их тусалсан. Окей. Та лайвын дараа нэг комент хэсэгт бичээд өгөө. Бас хүүхдүүдэд маань явах сая жоохон гэрэлтэй харагдах байсан. За хэрэгтэй өгтөж мэс магадгүй. Тэгээд комент хэсэгт айгүй их юу ирсэн байна гэж чинь асуултууд ирсэн байна. Тэгээд тэндээс ингээд уншия. Нэг удаа өгөөд дараа нь хичнээн хоногийн дараа өгдөг вэ гинэ. Дараагийнх нь өдөр зарлагдангуут нь тэгээ шууд цуудлаад дахиад өчөлдөг бах тий. Тийм. Ер нь бол нэг амар тийм хугацаа гэж байдгүй. Зүгээр хүчнтэй хугацаа л гэж байдаг. 2 жил илүү 3 жил гэдэг баха. Тэр яг жилдээ одоо хүчтэй байдаг. Тэрнээс иш заавал тийм тэдэн хоногийн дараа сарын дараа өгөх боломж нэгдэн гэсэн юм болсон байдгүй. Окей. Бас нэг юу байсан үгээ тоолж явахдаа эсвэнийхэн хэсэг дээр нэг артиклуудаа бас ингээд заавал тоолох хэрэгтэй. Үгээ яг яаж тоолдог вэ гэсэн асуулт ирсэн байсан. Өстөдсөн. Ивэлэгч маань бас интернет ч багцаад байна уу? Тэгэл шүү дээ. Амар чиний яриад таслан гацаад яг л минийх байх та гэж байна. За тэгээд англи хэлний үг тоолох амар амархан. За монголчууд нь болохоор энэ бол мол гэдэг үг ерөөсөй тоолдгүй шүү дээ. Англи хэл дээр зай аваад шинэ үг байгаа л бол тэр үг гэж тооцно. Одоо my name is гэдэг чинь 3 үг гэж тооцогдох байхгүй. Тэгээд үг бүчнийг тоолдог байгаа. Үг бүчлэнийг амар easy тооцохгүй мосгүй гэсэн юм. Бүгдээр ингэ тооцдог. AN гэсэн артикл бүрийг тооцно гэсэн. Зөв. Одоо 11-р анги анхан шатнаас нь эхлүүл хэр удаан бэлдэх шаардлагатай вэ гинэ. Мэдгүй тухайн хүнээс шалтгаалдаг. Одоо манай найз сэлсэн шүү дээ. 5 байж байгаа шүү 7 болсон. Тэгэхээр ингээд тэгэхээр тэр ухаан хүн яг ингээд одоо айлцсандаа амар сайн тий. Үнэхээр амар ингээд өдөржин шүнж ингээд бэлдээд ах юм бол ер нь ингээд тухайн хүнээс л амар шалтгаалт юм шиг санагддаг. Тэгээд тэр сургалтал мөргөлт бас амар нөлөөлтийн баг энэ хүрээл бас амар өөрчлөлтөг гэж боддог. Одоо ганцаараа байлаа гэхэд хэрвээ одоо ингээ ганцаараа суугаад хичээл хийсэн. Яг интернет гацсан. Жаахан гацсан. Сая тэгтээ зүгээр болчихлоо. За ганцаараа суугаад ингээ хичээл хийхэд хаяа ингээ угаасаа амар ингээ анхаарал өөр тийш ингээ сарниждаг шүү дээ. Тэгснээ за яг өнөөдөр л жоохон ихт амарчий гэж боддог ч юм уу те. Тэгснээ ингээ хичээлээ жоохон хойшоо тавьж наваад хэрвээ үнэхээр ингээ хажууд нь ингээ одоо дэмжиж өгөх юм хүн байх юм бол бас амар ингээ болдгоо юм билээ.
ингээ хажууд нь угаасаа ингээ хүн хичээл хийгээд ах чинь ямар ингээ хажууд нь ингээл зурагт нүрт үзээд тахтай шүү дээ тий. Тэгээл ингээд яг хажууд нь амар зүтгэхэд байгаа ингээд хүн байгаад ах юм бол бас ингээд дагаад амар зүтгэх юм байлээ. Тийм учраас ингээд бас манай All Star тий манай ийм хажууд нь дэмжих тийм бас багш нар байгаа. Тийм хүрээл бас амар дэмжих хүрээл байгаа учраас орж ирэх юм бол хамтдаа хичээгээд айлцтай өндөр авнаа. Тийм ээ. За үгээ яаж чийжилдэг байсан бэ гинэ? Би болохоор би бас үг чийжлэхэд надад амар хэцүү гэсэн байхгүй. Тэгээд надад яг болсон бүтсэн гэх юм уу? Яг миний хувьд бүтсэн ингээд хоёр арга гэх юм бол нэг нь болохоор flashcards. Энэ амар хэцүү л дээ. Гэхдээ яг нөгөө нэг хідэн одоо жоохон ч одоо миний ингээд пеналн дэж идэх байхгүй. Аха. Миний яг саатта бэлдэж байхдаа ингээд бэлдчихсэн. Тэгээд ингээд зүгээр ингээд flashcards хийждэг. Тэгээд би ингээд flashcards хийх юм бол илүү хурдан цээжилт юм байлээ. Харин хоёр дахь арга гэх юм бол ном унших. Би ингээд нэг хэсэг бүр яг 8 9 дугаар ангида би амар их ном уншдаг гэсэхгүй. Одоо болохоор бас нэг амар уншихад бэлдсэн. Яг тэр үед бол амар уншдаг гэсэн. Тэгэл яг тэр үед ингээд амар уншдаг байхад миний англи хэл амар огцом сайжирч байсан. Тэгээд яг ингээд нөгөө дөрөв дээрээ ч тэр бас дээрээс нь үгийн сандарч тэр би амар хурдан ингээд сайжирсан. Тэгээд тэрний бас нэг гол шалтгаан гэх юм бол ном. Тэнгүүтээ ингээд зарим хүмүүс чинь ингээд ном уншиж ийсэн үгүй энэ үгийг мэдэхгүй байна. Энэ надад амар хурцтаад байна гэж хэлээд байдаг шүү дээ. Тэр биш. Хэрвээ нэг хуудсанд одоо танд ингээд 10 хүртэл шинэ үг гарч иж байгаа юм бол энэ зүгээрээ таны төвшин 10-аас дээш шинэ үг гарч ирэх юм бол за жоохон агцсан байна гэсэн үг. Тийм учраас ном уншихад шинэ үг гарах нэг амар том асуудал биш шүү гэж хэлмээрээ. Бас яг нэгийн хэвэндээ уншаад хам бол сайжрахгүй штэ тий. Угаасаа ингээд төвшингээ ахиулж л унших юм бол ингээд бид нарт сайжраад тэрэндээ тохируулаад дахиад төвшилт гаргаа явна. Тэгээ би нэг номоо бас амар уншдаг гэсэн 3 4 5 удаа за. Тэнгүүд бүр сайн ойлгох юм билээ. Эхний удаа ингээд би ингээд анх ингээд Harry Potter уншиж байгаа бүр юу ч ойлгохгүй байхгүй. Тэнгүүдээ баг эхний 20 хуудсыг уншихгүйдээ за. Хангалттай. Энэ үнэхээр миний төвшин биш юм амар ингээд болжсэн. Тэгснээр хоёр дахь удаага уншихад арай нэг гайгүй ойлгоод байгаа байхгүй. Багцаагаа нь угаасаа киног нь үзчихсэн болгоод энэ нөгөө хэсэг биш гэж бодож байна. За тэнгүүд 3 дахь удаага уншин штэ. Тэнгүүд ингээд яг бүр амар сайн ойлгож байгаа байхгүй. Энэ ийм гэсэн үг байсан юм биш тэгээд. Тийм болохоор бас нэг номоо дахин уншаад байх юм бол бас өөрийгөө ямар их сайжирч байгааг амар мэдэрдэм байлээ. Зөв. Нэг дор их үг чэйжлээд эргээд мартаад байх юм гинэ. Танд бас ийм асуудал байсан уу? Нэг дор их чэйжлж байгаагүй. Тийм амар сайн биш. Би бас нэг хэрвээ би цэжлэхэд болох юм бол ядаж өдөрт нэг 10 ч юм уу цэжлэх байхгүй. Яа энэ тарих чинь одоо нэг би судлаачдын үзчихснээр тарих ингээд дээд талдаа 25 минут ингээд яг 100% анхаалаа төвлөрдөг тийм үү. Тэгээд яаж ч хичээсэн бэ тухайн хүн 25-аас жоохон цаашлаад ирэх юм бол анхаарал буурч эхэлдэг. Яг яаж хичээсэн ч 100% яг буцаад болдгоо. Угаасаа ингээд сулж эхэлдэг. Тэр нь тийм учраас нөгөө Pomodoro effect гэдэг чинь 25 гэж хичээл хийдэг. Тэр эффектийг амар нөгөө сайн гэж үздэг. Ягаад вэ гэх юм бол яг анхаарлын одоо төвшөнтэй яг зохицуулж ингээд хичээл хийгээд байгаа байхгүй. Тэрнтэй адилхан бас нэг дор дэндүү ингээд мэдээллийг аваад авах юм бол бас анхаарал чинь суларсны улмаас цэжлэх байх магадлал амар өндөр. Тийм учраас ингээд take it easy те нөгөө step by step алхам ингээд жижиг алхмаар л дэвшлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол дэндүү томыг ингээд том алхам хийх гээд байх юм бол амар өөрөө ядардаг. Тэгснээ яг үр дүн ингээд баг ямар ч ялгаагүй байдаг. Тийм учраас өдөрт ядаж нэг 10 ч юм уу те тэгээд бас дээрээс нь амар хүчээр ингээд за би энэ үгийг цэжлэх ёстой гэсэн байдлаар биш амар ингээд цэжлэх гэсэн бодлогоогоор одоо ном уншихтай адилхан ингээд зүгээр ингээд амар фан юм уу те хүчлэлтэй байдлаа ингээд цэжлүүл илүү сайн тогтдог. Угаасаа ингээд нөгөө яаж ч утсан ингээд инээдтэй юм ярихаар ингээд бодогдоо салдгүй штэ. Тэгэл хичээл дундуур ингээд хаяа гэж инээж минийгээд тэрнтэй адилхан ингээд жоохон инээдтэй те хөгжөлтэй маягаар үгээ цэжлэх юм бол бас амар мартдаггүй. Зөв тэр step by step байх нь шүү манайхаа. Би өөрийгөө дэндүү хүчлээрээ.
Яг юм дуртай байж иж ингээд алхамаар хийгээд уралж иж сурна шүү дээ. За ингээд та аль хэсэг дээр илүү өндөр оноо авчихсан бэ айлцхан? Би сонсох болон яран дээр. Оо. Тэгээ би амар чалж байгаа байхгүй гэхгүй. Тэгээ яран дээр амар өндөр оноо аваад гэхгүй. Тэгээд угаасаа надад хамгийн амар хөвгчлээ байсан яриа байсан. Яг 3 дахь хэсгийг үс тооцвол тэр парламентийг үс тооцвол надад спикинг нь илүү амар гоё хөвгчлээ байсан. Яг тэгвэл амар ингэж суухгүй. Одоо нөгөө нэг listening, reading, writing чинь амар ингэж сууж байгаа штеп. Бүр ингээ анхаал амар төлөвлөсөн. Speaking болохоор амар юм гоё амар нээлттэй гээ яг хүнтэй ярьж байгаа болохоор амар юм хөвгчлээ санагдсан. Тийм болохоор надад speaking илүү гоё санагдсан. Гоё санагдсан яг өндөр оноо авах чадсан байж тээ. Тэгэхээр ингээд юу гэсэн үг гэх юм бол хүн дуртай юм дээрээ л сайжирдаг. Тийм шүү. Бас тэг яг дуртай байж яг хүсэж иж л сайжирна. Тэг ингээд таас ингээд айгүй их паникнд орчдөг гэл тэгээд гисэн штэ. Ингээд сандарч магадгүй айгүй их паникнд орж магадгүй гэд та яг тийм байдалд орсноо яг тэгж яхтаа ингээд өөрөө яаж ингээд тайвширсан бэ? Амар орсон. Тэг ингээд одоо нөгөө нэг listening, reading, writing чинь нэг дор шууд ингээ 3 4 цаг ингээ дараалал шууд авчиж байгаа шүү дээ. Тэнгүүтээ тарангуудаа биднэрт ингээ завсалгаа гэдэг байхгүй. Угаасаа нөгөө нэг энэ 3 шалгалтыг өгөх цаг нь өөр байдаг. Тэнгүүтээ чи speaking-гээ өгөх цагаа өөр ялгаж болдог байхгүй юу? Speaking-гээ өөр өдөр өгчих болно. Гэхдээ би энийг өдөр өгсөн. Яагаад гэвэл юу штэ юуны түргэн дээр лээ. Зовлонгийн төрхөн дээр. Тийм. Тэрэн дээр ахгүй. Тэгэл би нэг дор уус. Гэхдээ яг дундуур нь ингээ өсөж өгч байгаа юм чинь те. Яг ганц амдаа юм хийчихэд оридоо гэж бодоод 2 цагийн зайтай өгчээсэн. Тэнгүүтээ би ингээл бүрэх хийц ахгүй. Тэр ямар гоёсэн. Бүрэх хийцжээл тэгэл буцаж ингээ шалгалтын дээр ирсэн. Би жоохон эрт ирсэн байсан юм л та. Тэгээд яг ингээ эрт ирсэн байжсэн чинь ингээ бүр амар сандарт юм байлаа. Ингээ яг ингээ сууж хахад тэгэл ингээ хажууд ингээ нэг их чинь ингээ шалгалтанд ороод байгаа хгүй. Тэнгүүтээ ингээ амар төгдөж мөхтрээдсэн тэр их. Тэгэл би чинь за одоо би хэдэн секундын дараа яг энэ их чиг болно гэж бодоод ингээ амар сандраал тэгэл ингээ бүр ингээ амьсгаа ингээ бараг давхцаад идэв нэлээ. Тэгэл би чинь ингээ яг хийж байгаа юм шиг ивэлтэй гэл амьсгаа аав гараг гэл тэгэл амар анхаалаа төвлөрөөл тэгэл амар бодож байгаа л ингээ амар их амьсгаа авч гаргасан. Тэгээд амьсгаа авч гаргах хамгийн хурдан стрессээ тайлах арга гэж амар үний юм бэлээ. Тэгээд ингээ аваа гаргаад ахаар ингээ жоохон тайвширт юм билээ шүү дээ. Сэтгэл жоохон уужраад. Тэгэл яг байж байхдаа би шууд инээж ихсахгүй. Ягаад гэх юм бол би инээнгүүтээ амар ингээд жоохон юу болчдаг. Өөртөө ихтэй болчдаг хгүй. Угаасаа ямар ч хүн инээхээрээ жоохон өөртөө ихтэй болно шүү дээ. Тэгэл би тэгээ мэддэг байсан болохоор шууд ингээд нэг ихч гэсэн хүн. Ингээл суусан за. Тэгэл сайн байна та гэл. Тэгэл амар хурдан шууд инээгээл. Тэгэл яг ингээд тэр инээхээ ерөөс энэ одоо инээмсэглээ ерөөс ингээд ганц хаяагүй. Тэнгүүд ингээд яг өөртөө ихтэй байдал ингээд хадгалсан гэдэг юм. Одоо сандраа жоохон ингээд гингүүд жоохон ингээд аим солрно штэ. Тэгхгүйгээр би ингээд одоо ингээд төдөрсөн ч гэсэн яд ч ингээд инээгээ суужс ахгүй. Тэнгүүд бас ингээд арай гайг болд юм лээ. Тэгэхээр яг анх миний яг надаас ингээд ярилцлага авч ирсэн их ерөөсөө над руу ихцэлж хараагүй. Доошоо ингээд хараалсан. Тэгэл асуултаа уншчаал ингээд доош хараад тэнгүүдээ ингээд яв дэш харах юм бол ингээд жоохон сонио харчаал. Тэгэл ер нь ингээ албаар би тэгдэм байх гэж бодсон л да. Бид нарыг ингээ сандрахын тулд тийм тэнгүүд би ингээд за энэ хичээг намайг ингээд 6 оноо тий 5 оноо авах гал ингээд ах шиг байна гэж бодоод ингээд өөртөө ингээд за тайвшаараа гэж амар өөртөө хэлж байгаа байхгүй. Тэгэл ингээ өдөөс нь инээгээл. Тэгээ ер нь бол авч байгаа хүн чамайг албаар ингээд сандрахын тулд амар сэнсэн үйлдэлүүд хийдэм байлээ шүү гэж хэлмээр байна. Тэгээ тэрэнд нь битгий ингээд эмзэглээд эсвэл санаа зовоорой. Зүгээр та нэр хуурам эхэлж байгаа юм шүү. Тэгээд битгий сандраарай л гэж хэлмээр юм бол. Битгий тэр хуурам эхэлсэн дөртөрөө. Энэ бол зүгээр айлц өвөрх байлаа. За цаг бас арай болсон байна. Тэгээд танаас бас нэг асуулт асуугаад тэгээд бас хүүхдүүдтэй хэлээсэй гэж хэсээд өнөөдрийн юу лайв тасгыг гэж бодож байна. Таны яг айлц зөхөө дагалстарын зүгээс ингээд ямар нэгэн нөлөө байсан уу? Яг ямар тусламж дэмжлэг болж исэн бэ? Одоо ингээд бас манай сургалтыг сонирхож байгаа хүүхдүүд байж магадгүй. Тэр хүүхдүүдэд бас юу гэж зөвлөмөрөө? Би анх нэг одоо би анх Mon USA-ийн Peace Program-д орж исэн.
18 байна уу 9 онд 19 онд тэгээд орчихсон байхгүй. Тэгэхээр би ерөөс ингээд ямар ч гэсэн Америк явна л гэдэг зорилготойсэн цаа. Тэгснээр би яг тэр үед яаж ч явах юм гэдгийг ерөөсөө мэддэггүй байсан. Одоо IELTS гэж юу юм, эсээ бичдэг юм уу гэж гайхаж байхаа. Тэгээд би ингээд монголччин зөвхөн Яши оноог бол бодогдсон шүү дээ. Тэрнтэй адилхан би бас нэг шалгалт өгөөл явчихсан багтаа гэж үзсэн. Шал өөр идэм бэлээ. Монгол болохоор зөвхөн Яши оноог хардаг. Харин гадаад одоо тий Америк яг чамайг яг хинбэ гэдгээс амар хардаг. Зөвхөн чиний оноогоор чинь дүгнэдгүй. Яг чи яг ямар хүн бэ? Чи манай их сургуульд ирэхээр яг юу бүтээж чадах юм те? Чи ер нь манай одоо сургуульд ирснээр ямар юм гайхамшигтай тэгээ уур амьсгалыг бүтээж чадах юм гээд тийм талаас нь хардсан шүү. Тэгээ эсээгээ бас сайн бичдэг юм шүү. Ийм шалгалтуудыг өгд юм шүү гэдгийг анх надад зааж өгсөн одоо газар гэх юм бол одоо энэ Breeze програм бүр All Star байгаа. Тэгээд би анх ингээд All-Star орж ирэл амар гайхчихсан. Анх удаа хэсэг хийж үзэж байгаа за. Тэгээд энэ ерөөсөө тийм хэсэг хийж үздэг байсан. Тэгэл бүр ингээд амар сандраа ингээд анх ингээд биччихсэн хэсэгээ одоо уншихаар амар инээдтэй санагддаг байсан. Яг бүр ингээд үлгэр зохиогоо хийх юм шиг за. Бараг ингээд эртний үрдийн цаг хийчихсэн юм шиг. Тэгэл одоо ингээд харангууд би яг анх Peace програмд орохдоо ийм байсан юм байна. Тэгээ одоо ийм болж өөрчлөгдсөн юм байна. Надад ийм заасан юм байна гэж бодохоор амар надад амар их хүртэнтэй байсан. Тэгэл би яг анх Peace програмд орчоод амар зоригтой болсон гэдэг юм уу. Би өмнө нь зүгээр ингээл за ямар ч хийсэн ингээл ингэж байгаа гадаад явчих байлгүй дээ гэж боддог байсан байхгүй. Амар тэр үе чинь ингээл тэгчин гэж бодсон шүү дээ. Угаасаа ингээд энэ юугаа хаана шиг мэдгүй. Яг юу ингээд шаард гэж мэдгүй. Тэгэл яг анх ингээл All-Star-д ороод ингээд Peace програмыг ингээд ороод судлаад үзсэн чинь бүр ингээл амар олон юм хийж явах хэрэгтэй мэдсэн. Тэгэл яг ийм эсээ бичих хэвээр. Тэгээд ийм тэтгэлгүүд байдаг. Монголчууд одоо монгол оюутнууд те яг аль тэтгэлэг нь илүү болцдгийг те одоо ямар сургуулиуд их тэтгэлэг өгдгийг гэдгийг бас амар их одоо мэдсэн. Тэгээд бас тэр бүхний одоо Гантуя багштай бас амар баярлаа гэж хэлмээр байна. Яг манай багш амар мотивац чаддаг хэрэгтэй болгоны яг бүр step by step-ээр ингээд гаргаж өгч чаддаг те. Тэгээд тэрийг ингээл Peace хөтөлбөрт очиод амар зоригтой болж гисэн. Тэгэл за би одооноос ингээд бидлэх хэрэгтэй юм байна шүү гэж амар бас ухаарсан. Баярлаа. Тасаал хийж байгаа шүү. Окей, за. Хэрэгтэй мэдээлэл гэсэн ивэлтэгчтэй маш их баярлалаа. За тэгээд манай All Star English Club-ийн маань англи хэлний хичээл маань одоо улиралд ганцхан удаа эсэлтээ авдаг. За тэр эсэлт маань зарлагдсан байгаа. Одоо 3 сарын 5 хүртэл эсэлтээ авнаа. За мөн хажуугаар нь маш ингээд чадвартай багш нар, туслах багш нар маань ингээд хичээл задаг. За тэрний маань нэг бол манай IELTS-ийн 7 насны ивэлтэгч маань байлаа. Өнөөдрийн зочноор оролцсонд маш их баярлалаа. За мөн бас удахгүй Peace програм маань эсэлтээ зарлах баха гэж бодож байна. Тэрэндээ бас хүүхдүүд маань идэвхтэй бүртгүүлээд тэгээд бас зорилгоо тодорхойлоод ороод гой хүрээлт ороод ирээрээ гэж яриалмаар байна. Тэгээд өнөөдрийн лайв үзсэн хүүхдүүдтэй маш их баярлалаа. Сайхан амраарай. Баярлалаа. За маргаашийн ивент дээр ахиж уулзцгаая. Маргааш Австрали улсаас хүслээ маань танартай лайв хийх байгаа тийм ээ. Bye. Bye. Сайхан амраарай.